бодлогын стратегийн шийдэл гаргах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож асуудал шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож ирсэн анхны гишүүдийн нэг хүндтэй гишүүн нэг тэгээд эрчим инженерийн компани Батбол цагтын бас бид нартай өөрөө хүрэлцэн гэж уулзж байгаа бас их баяртай. Хамгийн эхлээд бид нар ярих хэрэгтэй юм бол манай байгууллагын зорилго гишүүдийнхээ эрх ашиг хамгаалах, тэднийг хөгжүүлэх юм байгаа шүү дээ. Би 2009 оноос анх байгуулагдсанаас эхлээл үүсгэн байгуулагдаж байгаа хамтран удирдах зөвлөөр ажиллалаа. Анхныхаа өдрөөс эхлээд анхныхаа жилээс эхлээд ерөөсөө гишүүдийн хамтын ажиллагааг маш их дамжиж ирсэн. Энэ хамтын ажиллагаа хөгжихгүй бол зүгээр нэг юм ёс төдий төрийн бас байгуулагдах бол гишүүдийн хэрэгцээг хангаж чадахгүй юм. Одоо манай гишүүдэд ингээд харахад бол их том төсөл хэрэгжүүлдэг, том байгууллагууд байна. Дээрээс нь маш бага төсөл хэрэгжүүлдэг, жижигхэн бригадууд хэмжээнд ажилладаг ийм төрөө хөвшлүүд байж байна. Эдгээрийн хоорондын харилцаа сайжрах юм бол бид нэр анда төрийн бас байгууллагын ажил сайжрах гэж байна. Гишүүдийн хамтын ажиллагаа гэдэг нь бид нэгдүгээр тавих хэрэгтэй. Одоо хамгийн сүүлд бид нар барилгын салбарын нэгдэж байгаа сэлбэд төвдөр тодорхой хэмжээний тендер задлаад зарлуулад оролцлоо. Манай ассоциацийн гишүүн, манай ассоциацийн тэргуулах компаниуд бол тэнд оролцсон. Тендерт ялсан юм байна. Анх тендерт ороход нь бол бид нар юу гэж ирж байсан бэ? Та нар тендерт ороо. Туслан хүсэгчээр нь бусдыгаа аваа. Ингэж хамтдаа хөгжнө гэдэг. Ер нь бол тийм санаа дээр л орцгоосон шүү дээ. Өөрөөр хэлбэл танаа төрийн бас байгууллагад орж байгаагийн хувьд тухайн жижигхэн компани, том компаниудад түшиж ажил төрөлтөй хамтын ажиллагаатай байх л гэж орж байгаа. Яг бид нар бол олон жил болцсон. Яг энэ төрийн бас байгууллагын төлөө сэтгэл зүрхээ чилээгээд явдгийн хувьд бол барилгын салбарын, бизнесийн салбарын их зүйн орчинд сайжруулахын төлөө бид нар явж байна. Өнөөдрийг хүртэл жишээлбэл одоо тендерийн тухай хуулинд өөрчлөлт орууллаа, даатгалын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Цаашдаа одоо бас олон хуулийн их зүйн орчийг сайжруулах төлөө бид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ дээр бол одоо мандатад ажиллаж байгаа олон одоо байгууллагууд, компаниуд байна. Тэгэхээр энэ одоо хуучин гишүүдээ гэдэг юм уу те анх үүсгэн байгуулсан гишүүд нь энэ чиглэл рүү яваад шинэ гишүүдээ бид тэднийг татаж оролцуулаад тэднийг дэмжиж өгөх хэрэгтэй. Манай компаниуд нийлээд ямар хүчин чадалтай юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциац бараг 200-аад одоо компаниуд гишүүнчлэлтэй байж нийтдээ хичнээн инженертэй, нийтдээ хичнээн ажилчинтай, хичнээн экскаватортай, хичнээн каранттай юм тийм судалгаа байхгүй. Нэг удаа хийх гэж үзээд тэрийг хийж чадаагүй. Тэгээ бид нар хүмүүсийнхээ хамтын ажиллагааг хийж зохион байгуулах юм бол ямар ч центр, ямар ч том төслийг хийж чадахгүй ч бид нар байгаа. Тэрнийг зохицуулагч нь хэн байх вэ гэхлээр манай Монголын барилгын ассоциац ажиллаж байна. За үнэхээр ажил хүчний хомсдол бид нар орцсон. Энийг би нодлонгоос эхлээл одоо зэрэг шахуу ярьлаа. Хэдэн хүн оруулж ирэх, ямар хүн оруулж ирэх, цахилгаан ч байх юм уу, дармат орчин байх юм уу, мужаан байх юм уу, тэрөө тодорхойлж. Инженер ч гэсэн оруулж ирж байна шүү. Энэнийг одоо 2006 оны хөтөлбөрөнд одоо тусгамаар байна. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэх. Энэ бол хоёр дахь том асуудал шүү. Тэртээ тэргүй манад одоо ажиллах хүч дутагтаад байна. Одоо улаан шар ногоон одоо юу мөнгөлөг гэдэг. Тэр бүх номнууд ч бидэрт хэрэгтэй. Тэр бүх номнуудыг бид нэр зургийнх нь одоо удаанаар шигдэм юугаар шигдэм ингээд бүгдээрийг нь ягаад тендерийн хуулинд оруулаад тэргээр хийчих юм бол бид нар алдахгүй байхгүй. Одоо бид нар захиалах гэсэн 100% хэрэгтэй, гүйцэтгэх гэсэн 100% үүрэгтэй болж байна. Тэгээ энэ хоёр хоорондоо болсон. Тэр фидкийн гэрээний маягтууд яадаг вэ? Олон зуун жил олон сая инженеруудын хөлсөөр бий болсон туршлаган дээр үндэссэн гэрээний маягтууд байна шин. Тэрнийг бид нэр орчуулаад зарим нэг юм нутагшуулаад хэрэглэхэд болоо. Түүнээс бид нар нэмж зохиох хэрэггүй байна. Тэрний чинь хүмүүс хөлсөөрөө бий болгоцсон, цусаараа бий болгоцсон
ийм бэлэн байхад ашигламаар биш. Хэрвээ хийдсэн орчуулсан бол тэрний бошгоо шиг ажил хэрэг болгож тендерийн жишг баялаг болгомоор биш. Зөвхөн орчуулах ажил бол хангалтгүй. Тэр хэн ч гэсэн орчуулж байна. Эсвэл одоо би ч гэсэн өөрөө тэр гэрээс нь орчуулад юу гэдэг хийж хамгийн гол нь амьдралд хэрэгжүүлээд тендерийн хуулинд оруулах хэрэгтэй байна. Энд дээр бид нар бодлого барих. Дэлхийд дахнаараа ногоон хөгжил рүү тэр зориод тэмүүлээд явж байгаа. За Монгол улс бол энэ дээр тодорхой хэмжээгээр ногоон хөгжил рүү явж байгаа боловч эргэцэн орчин их тарах байсан. Ялангуяа тархмал их усртай. Тархмал их уср гэдэг маань бол том чадлын нарны станц, салхины станц биш. Энэ бол айл өрхтөр хэрэгжүүлдэг, албан байгууллагаар хэрэгжүүлдэг ийм жижиг төсөл. Гэхдээ 100 мянган айл хэрэгжүүлчих юм бол энэ баг нэг цахилгаан станцын хэмжээний их усрын нөөцтэй болно гэсэн. Тэгэхээр энийг бид нар дэмжих хэрэгтэй бодлого. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчээс тархамд их усрээр бий болгосон цахилгаан эрчим хүчний худалдаа авах журам гэж байсан. Байдаг. Тэрнийг хоёр дахь удаага одоо ажил хэсэгт нь ороод одоо өөрчилж байна. Одоо 12-нд бүх санал аваа ажил хэсэг нь хуралдаж дуусгаад ингэж хашаа явах. Энэ дээр бол одоо манай гишүүд маш чухал одоо мөрөг оролцох хэрэгтэй. Энэ дээр яаж оролцох вэ гэхээр одоо жишээлбэл миний хувьд яг энэ тархамдын хөсгөрөөр цахилгаанаа үйлдвэрлэе, дулаанаа үйлдвэрлэхдээ өнөөдрийн байдлаар ихтэл би төвийн орчин хүчний системээс 5 сая төгрөг авлахтай. Айл болгоныг орлоготой байшинтай болгох юм байна. Өөрөөр хэлбэл юм төлдөг биш. Орлоготой болж чаддгүй мэхэд зарлахгүй баймаар үү тийм. Энэ чинь цааталтаа маш их юм одоо ногоон хөгжлийг дэмждэг. Дээрээс нь одоо тархамд их усрын технологид сайхан гарч ирж байна. Манай гишүүн байгууллага BIPV Mongolia гэдэг бас байгаа байгууллага захирал. Тэднийхэн бол одоо орчин үеийн барилгын фасад дээвэр хаана юу л хийж болж тэр болгоныг эрчим хүч үйлдвэрлэж технологи хавтан болгож штэ. Тэгэхээр бид нар ийм байгууллагуудаа гишүүдээ сурталчлах. Нөгөө том бүтээн байгууллагыг байгууллагуудаа сурталчлах, санал болгох ийм юмуд хэрэгтэй. Манай компани хувьд бол яг цахилгаан дамжуулах агарын шугам дэдэртээ 0.4-өөс 200 кВт хүртэлх цахилгаан дамжуулах агарын шугам болон бусад дэдэртээ мэслэг хийдэг нэг бүгдийг мэдж байгаа. Жишээлбэл ийм өндөр барилга барилаа. Техник нөхцөл авна, зургийн даалгавар авна. Тэгэхэд энэ барилгыг 30-аас доошгүй сэргийгдэх эрчим хүчээр шийдээгээд зургийн даалгавартай техник нөхцөлтэй өгч зардал гарахгүй ш. Тэрнийг барих хэмжээний байгууллага бол тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулаад хийчих واخ. Наандаа тэр чинь ашиглалтын зардлыг нөхөд дээрэс нь орлого олдог байшинтай, орлого олдог фасадтай, орлого олдог дээвэртэй, орлого олдог одоо явган замтай ийм болчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ дээр барилгын үндэсний ассоциацийн зүгээс барилгын яамтай, барилгын хөгжлийн төвтэй яриад энэ асуудлыг албан ёсоор тавья. Зургийн даалгавартаа оруулж өгчээ, техник нөхцөлтэй оруулж өгчээ гэдэг эрчим хүчний яамд ингээд хандаа. Тэгэх юм бол энэ явна. Бид нар яриад ажил хийж болохгүй. Тэгэхээр одоо 2026 онд яг энэ дээр маш том алхам хийх хэрэгтэй. Одоо энэ гарч ирж байгаа шинжилж байгаа журам бол маш сайхан болж байгаа. 20 кВт хүртэл цахилгаан эрчим хүчний одоо их нарны их усрыг бол ямар нэгэн одоо хүндрэлгүйгээр нэг техник нөхцөл авна гэдэг баахан болж тийм байхгүй шууд тавьж болж байгаа. Гэхдээ тэрнийг тавьдаг угсралтын компанид нь өндөр шаардлага тавьж байгаа. Энийхээ аюул байж хангаа. Уртаа нь орж ирэл нэг дэлгүүрээс юм авчрал гэж зараал тэрнийг өөрсдөө угсарч чадахгүй. Угсарсан ч гэсэн асуудалтай угсрал хэмжээ байхгүй. Тэгэхээр энэ дээр бол аль аль талын хариуцлагуудаар хэрэглэгчийг бол маш их хөнгөлтэй хэмжээгээр одоо зөвшөөрөл авах ийм юу нь бий болгож. Energy Plus хаус саяны чинь одоо байгаль орчин дээлтэй, хүн дээлтэй, эрүүл эрчим хүчний хэмнэлттэй, дээрээс нь орлого олдогтой энэ бүх юм чинь нийлүүлээд Energy Plus хаус гэж ярьж байгаа. Орлоготой амны ороос үз гэсэн. Бид нар бизнесийн ихлээр хэн нэг нь одоо юу гэдгийг одоо танаа их нар чинь гэртээ суугаад бэйли оёол тэрийг зах дээр зараал гэж хэрэг байхгүй. Хоёулаа ажилдаа гарлаа хаалгаад үзлээ, тохиол ажиллаа. Чиний хэрэглээний чинь гэрээ хэрэглээ чинь халуус өдр зогсож байна. Халаал өдр зогсож байгаа.
очихоос өмнө бүх юмаа тавьчихна. Тэр нь автоматар явдаг тийм. Тэгэхээр ийм системийг иж бүртлэр нийлүүлж амьдралд хэрэгжүүлэхэд одоо асаас маш анхаарал тавьж энэ мандалын оролцох хүмүүс хооронд нь үйж холбож